Хуулийн төслийг хилцэж батлах хуулийн хугацаа дуусгаад 20 гаруй хоног үлдсэн. Тиймээс Монгол Ардын нам бусад намын төлөөлөлтөд хамтарч боловсруулсан хуулийн төсөлд тусгасан дөрвөн асуудлаар зөвшөлдсөж чадвал хуулийг хугацаанд нь батлах боломжтой гэж үзснээ мэдгдсэн юм а. Эдгээр дөрвөн асуудал нь нэгдүгээрт машинаар тоолсон саналын дүнг гараар хяналтын тоолго хийж баталгаажуулах, ингэснээр сонгогчдын өгсөн санал үнэн зөв баталгаажихын дээр хар машиныг их маргаанд цэг тавих ач холбогдолтой гэж үзэж байна. За хоёрдугаар сонгуулийн мажоритар системийг нэг тойрог нэг мандат болгох, ингэж нэг мандат бүхий жижигрүүлсэн тойрог болгосноор улс төрийн нэг намаас нэр дэвшигч хоорондоо өрсөлдөхгүй болно. Гуравдугаарт намын жагсаалт гаргахдаа Монгол улсыг бүсчилсэн байдлаар хувааж 28 хүнийхээ нэрийг жагсаан сонгууль хувилбарыг дэвшүүлж байгаа. За дөрөвдүгээрт тойрог хэсгийн хороодын бүрэлдэхүүнийг дан ганц төрийн албан агчдаар бүрдүүлэхийг болиулж 70% нь улс төрийн намын төлөөлөлд оруулах, ингэснээр сонгууль зохион байгуулагчид илүү шударга ажиллах боломжтой болно гэж үзсэн юм а. Санал тоолох автоматжуулсан төхөөрөмжийг хэрэгжилж байгаа байдал, түүнд гарсан босгоо байдлаа дэлхийн улс оронд хэдэн улс орн хэрэгжилж байгаа гэдэг би олон юмнуудыг зөндөө олоодаа ярьсан да. Тэгээ энэ нь бол одоо юу гэдэг нь зарим нэг улс төрчин бодож байгаа шиг хөгжил дэвшлээс хоцрогдсондоо ч юм уу тэрэндээ биш. Энийний цаа талд бол өчнөө олон босгоо байдлаа байгаа учраас бид нар энэс болгоомжлоод байгаа. Харин хитрхи их техникийн дэвшил бол алдаанд хүргэдэг. Тэгээ би Монголын 1.2 мянган сонгогчийн саналыг тоолоход нэх 20-30 тэрбум төгрөгийн үнэтэй юм хэрэглэх одоо ямар шаардлага байсан гэдэг дээр анхаарал. Би энэ араб марабаас авъя гэдэг гэсэн чинь энэ машиныг зарчих хэрэгтэй шүү дээ. Сонгуулийн ерөнхий орон санал ирсэн гэрчүүлээ. Тэр орнуудыг зарчих хэрэгтэй шүү дээ. Тэд тэгэл тоолж мөнгөгүй ядарч хагаад их мөнгө шүү дээ. Эдгээр асуудал улсын хурлын гишүүн Суу Батуулдын өргөн барьсан хуулийн төслийн үндсэн агуулга өгөөд за иргэний зориг нам шудраг өвс эвсэлтэй хамтран боловсруулсан байгаа юм. Өргөн барьсан сонгуулийн хуулиудыг нэгтгэх дэд ажлын хэсэг за төрийн байгуулалтын байнгын хорооноос байгуулагдсан ажиллаж эхэлснийг ч мөн дуулгалаа.